Монгол Улсын хүүхэлдэйн театрын 70 жилийн өнгөрсөн 2018 онд тохиосон айн хүрээнд Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох онцлог тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохиолч Мандлын зохиол Нууцын эрэл жүжигийг нийслэлийн 9 дүүргийн хүүхэд багчуудаа үн төлбөргүй төлөвлөж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд урд өмнө нь тоглогдож үзэгчдийн хүртэл болж байгаагүй 3 шинэ жүжиг тус театрын тайзнаа амлан хүүхэд багчуудын хүртэл болох юм байна. 7 хоног болгоны амралтын өдрүүдэд бид бүхэн одоо хөдлөхгүйгээр өөр эсэл төлөвлөхгүйгээр тэгмэл амралтын өдөр болгон одоо үзэгчдэд зориулсан юм тоглолтын хуваартай болсон байгаа. Энэ хуваарийнхаа дагуу бол 7 хоног болгоны амралтын 2 өдөр өдөрт 3 удаагийн тоглолт тавиад 7 хоног болгон 2 жүжигийг 2 өөр жүжигийг одоо хүүхдүүдэд зориул тоглож байгаа. Сүүлийн жилүүдэд бол манай зэрэгтэл маань битүү дүүрдэг болсон. Үзэгчд маань тасрахгүй маш их олон асуултууд пэйжээр дамжуулаад манай театраас асуух тийм юунууд их гарч байгаа. Ер нь бол айгүй бараг 50% бараг нэмэгдсэн. Уран дулаан орж байгаатай холбогдуулан Монгол Улсын хүүхэлдэйн театр 7 хоног бүр хүүхдийн нас болон насны ангилалд зориулсан уран бүтээлүүдэд тоглож эхэлжээ. Хүүхдийн бүтээлийг хийхэд хүүхдийн насны ангилал чухал нөлөө үзүүлдэг. Тэр ч утгаараа 2-5 насны үзэгчдэд зориулсан жижиг тайзны уран бүтээл тоглогдохоос гадна 5-аас дээш насны болон бага ангийн сурагчдын нас сэтгэхүй тохирсон жүжигүүд түгээмэл тоглогдож эхэлсэн байна. Харин 2019 онд тус театрын хамт олон өсвөр үеийнхэнд чиглэсэн уран бүтээллүүд дээр түлхүү ажиллаж энэ төрлийн уран бүтээлийг хөгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.